Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан. Мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст. Сайн байцгаана уу? Пресс подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор Нацаг Доржин нэрэмжит шагналт Алтан өд болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч, Монголын хэвлэлийн үрэлэнгийн Ахмад багш, доктор, дэд профессор Долгорын Бачаргал оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За ингээд пресс подкаст маань мэргэжлийн сэтгүүл зүйд газарчлан гэсэн урайтаа иймээс бид та бүхэнтэй сэтгүүл зүйн талаар ярилцах болно. За мэргэжил их олон, энэ их олон мэргэжил дундаас яагаад сэтгүүл зүйн салбарыг сонгож оролцсон бэ? За би бол Монгол Улсын их сургуулийн Монгол хэл утга зохиолын ажилтан гэдэг утга зохиолын судлаач мэргэжлэр төгссөн. За тэгээд төгсөөл аймгийн сонинд ажиллаа эхэлсэн. Өөрийн сонирхол оюутан байхдаа хөдөлмөр сонинд утга зохиол сонинд бас мэдээ биччихсэн. За Монголын Аражид руу очиж Аражигийн редактор Баяр сайхан Нямаа нараас аппарат авч бас Аражигийн мэдээ хийдэг, дуу хоолойтой мэдээ гэж ярьдаг юм да. Тийм үйлдвэрийн тухай, за номын тухай янз бүрийн мэдээ хийдэг. Энэ л үеэс эхлээд тэгээ сэтгүүл зүйн ер нь сонирхлынхаа дагуу аймгийн сонд очиж ажиллаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд уг нь багшаар төгссөн боловч шууд сэтгүүлч рүү давхсан хүн дээ. За сэтгүүлчийн туршлагууд дундаас ч манар сониныг онцолмоор байна. Олон жил дарахад зон олны талаар бичиж олон түмэнд хүргэсэн ийм сонин байдаг. Энэ талаар та бас танилцуулаач. Яг Монголын эрдэм тэмэргэд манай багш нар хэлдэг байсан л дээ. Нутаг нутгийн ард түмний ёс заншил ондоо тэрийг гаргаж ирэх олон түмэнд хүртээх маш их чухал. Тэр тусмаа өвсгөлийн дарахад зам болвол нэг гайхамшигтай Эренчин багш, за Төвөгч Хөрөг багш гээд олон хүн судалж байсан. Энэ үүднээс авч үзэхэд бол бөөгийн эдөлгийн, бөөгийн болон аман ярианы хошин шогийн тийм соёлтой ард түмэн. Тийм учраас тэр талаас нь илүү судалж тэрийг олон түмэнд хүргэх зорилгоор 1993 онд Өвсгөл аймгийн Баянзүрх сумын 60 жилийн агаар анхны дугаар нь гараад тэгээд тэрнээс хойш бол бид нар гаргаагүй явж байтал ард түмэн бас хүсээд зарим нэгэн нутгийн иргэдэн нэг тэр соннийг нэг хониар авъя энэ гэсэн тийм болоод тэгээд ивент тэтгэгчд гарч ирээд ингээд 30 гаруй жил бараг 32-3 жил гарч байна л да. Тэгээд гарч байна гэдэг маань юу гэхээр тогтмол хэвлэлийн захиалгад орж бас нэг үтсэн. Тэгээд захиалгад орохоор манайч шуудангийн систем алга болсон учраас сонин яг эзэндээ хүрч чаддгүй. Тийм учраас захиалгаас хасаад сүүлийн 30-аад жил дандаа үн төлөвлөргөө тараагддаг. Тэндээс нутагтаа бархад зонд юм хий гэсэн хүмүүс, за эсвэл сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс, за эсвэл ямар нэгэн сургууль, сум, албан байгууллага тэр байтугай багч гаргаж бас багийн ойн үеэр өөрсдөө ингээд материалаа бэлтгээд хэвлэх зардлын төлөө тэгэл гаргадаг. Нэгээр хэлбэл бархад зон өөрсдөө авч яваасаа би бол зөвхөн хариуцж энд хэвлүүлдэг тийм ажил хийдэг. Тэгээд тэнд маань судлаач Төвдөч Хөрлбаатар багш гэдэг юм уу. За эсвэл бархад нутгийн ахмадууд их дуртай сонья бүр ингээд жижиг бид нар А4 хэмжээгээр жижиг форматаар хэвлэдэг болсон. Эхлээд бол А3-аар гарч ирсэн. Тэрний үг гэхээр үдиж хадгалахад зохимжтой учраас тэгээд дугаараар нь үдиж хадгалж байхад зөвхөн А4-аар гаргаад бараг 30 хэдэн жил 80-аад дугаар гарсан байна. Тэгээд тийм л очиртай сонь тэгээд гол нь хязгаар нутаг ерэн зөвхөн дарахад ч биш. Хаа байсан зах чинь ч байдаг юм уу? Энэ ард түмний соёлын үнэт зүйлс нь дандаа эх орныхаа хязгаар нутгууд үлддэг юм байна. Төв хэсэгт бол ингээд өөрчлөгддөг, хувьсдаг, хэлж гисэн хувьсдаг. За соёл ёс заншил бас зарим нь өөрчлөгдөж байдаг. Тийм учраас тэрийг л хадгалах зорилготой юм сони. Тийм тэрнээс биш бизнесийн чиглэл байхгүй.
өөр бусад ямар нэгэн улс төрийн чиглэл байхгүй, улс төрөөс одоо дарахад нутгаас нэр дэвшсэн ямар ч намын хүн орж болно. Ардчилсан нам, ардын нам, иргэний зориг нам, сая одоо сүүлийн үед бол 24 оноос их хөдөлгөөний намынхан ч орсон аль ч намын хүн ордог. Тийм одоо чөлөөтэй сони. Ганцхан тэр нутагт хэрэгтэй зөвл юм хийх ёстой. Ийм л чиглэлтэй явж ирсэн. За. За тэгэхээр багш та бол хэвлэлийн хүрээлэн болон сэтгүүлч коллежид бол олон жил багшилж байсан. Тэгэхээр яг энэ барууны сэтгүүл зүйн сургалтыг Монголд нэвтрүүлж байгаа тэр онцлог арга барил бүгдийг нэг сайн мэднэ анхдагч багш нарын нэг гэж ойлгодог. Тэгэхээр та энэ талаар бас нэг тайлбарлаж өгөөч. Яг л бид нар одоо энэ сэтгүүл зүйн сургуулийн хөтөлбөр боловсруулах ажлаар одоо хэвлэлийн хүрээлэнд ажиллаж эхэлснээс хойш 2002 онд Сорсын сан буюу нээлттэй нийгэм хүрээлэнгийн одоо зардлаар Америкийн одоо Миссури их сургууль, Дайны анх улсын сэтгүүл зүйн сургууль дээр очиж бас тэр дадлаг давмгайлсан сургалтыг сонирхож явлаа л да. Тэгээ яг тэр шугамар нэгээр хэлбэл одоо манай гол урьяг одоо мэдэх байх. Эхэлж одоо хүнд хэлвэл мартнаа. Харуулбал тогтооно, хийлгүүл ойлгоно гэдэг. Тийм учраас мэдээ гэж мэдэхгүй одоо ингээд дээд курст орж ирсэн хүүхдүүдээр эхлээд одоо тэд нар чинь бакалавр зэрэгтэй нас нь бол одоо янз бүрийн насны хүмүүс байгаа шүү дээ. Орж ирэнгүүт нь шууд одоо тийм мэдээ бичүүлээ. Тэгээд тэрийг хилцэж байгаа дараа нь одоо за мэдээ гэж ирнэ юм байдгийг. Америкт бол ингэж үздэг, өрөнд ингэж үздэг, өөр газар ингэж үздэг гэд мэдээгээ танилцуулаа. За ер нь мэдээний завхар 5W1H гэдэг асуултанд хариулагдах юм мэдээ гэдэг чухал баримт бол монголчуудын бас заргын бичигт байдаг. Яг л одоо тэр эзэнтэй, хугацаатай хаана юу болсон талаар бол бичих ёстой гэдэг. Тэр л журмаар явж ирсэн. Тэгээ энэ дадлаг даван болсон сургалтыг дараа нь би их сургуульд бас сэтгүүл зүйн хичээл заахтаач одоо энэ зарчмыг бол хэрэгжилж оюутнууд сонирхож, оюутнуудын оролцоо их сайн байдаг тийм. Өөрсдөө одоо биеэрээ мэдрэх ер нь усанд одоо шөмбөс сурах гэсэн хүн иргэн дээр нь мянган гоё хөдөлгөөн хийгээч сэлж сурахгүй тайдал сэтгүүл зүй гэдэг энэ тоогоор орж байгаа хүн бол зайлшгүй тэр сэтгүүл зүйн одоо хүнд хүчрхтэй ноцолдох, эхлээл хүнтэй уулзах, асуултаа зөв асуух, тийм ээ. Аливаа одоо үйл явдлыг онцтой зөв харах, бас мэдрэх, цаг үеийн үйл явдал мэдрэх. Нөгөө талаас өөрөө сэтгүүлч хүн одоо мэдээллийн сантай болох, тийм ээ. Сонирхдаг асуудлаа би жишээл улс төрийн талаар сонирхдаг бол улс төрийн мэдээллийн сантай болох. За би урлаг нийгмийн амьдрал сонирхдаг бол тэр чиглэлийг мэдээллийн сантай болох. Тэр шугамаар одоо тэр чиглэл рүү одоо илүү гүнзгийрч тэр чиглийн баг мэрэгжилтийн шахуу болж байж тэгж одоо бичих нь бол ард түмэндээ ч олон түмэнд ч өгөөжтэй гэсэн. Тэгэхгүй мэдэхгүй тэр эсвэл одоо ярилцж байгаа хүний амыг дагуулаач байдаг юм уу тийм ээ. Одоо тэр чинь нөгөө бидний хэлдэг судалгаатай асуулт. Одоо зөвхөн нэг ярилцлага хийхэд асуулт 99% нь л одоо тэр асуулт бэлтгэх тэр үйл явц. Ярилцах процесс нь ганцхан хүү гэж үздэг. Тэр чи юу гэхээр эхлээд тэр хүнийг судал нэг хүн дээр очих гэж байна. Тэр хүний одоо сайн муу тал гүнзгий дуу хоолойг судална гэж. Өргөний багш нар дандаа яа. Тэг гүнзгий дуу хоолойд одоо магадгүй гэр бүлийнх нь хүн жолооч ч байдаг юм уу. Тэрийг хүртэл судалж байж тэгээ ярилцсан бол одоо ярилцсан маань амттай сонирхолтой ард түмэнд өгөөжтэй тийм болох хэрэгтэй. За мэдээж одоо зарим талаар бол тэнийг асуултаа шаардлага гардаг үзэгчдийнхээ өмнөөс, сонсогчдийнхээ өмнөөс тийм ээ. Одоо уншигчдийн өмнөөс тэр хүний талаар ард түмний дунд явдаг тэр янз бүрийн одоо яриатай холбоотой асуулт асуух шаардлага гарч ирдэг л дээ. Тийм л юм байна. Онцлог. За би бол танаар сэтгүүл зүй аагаа заалгаж байсан шавнырын чинь нэг. За тэгээд таныг хичээл заах одоо нэг процессыг ингээд эргэн санахаар маш тийм хөгжилтэй. Тэгээд их үлдэцтэй, өгөөжтэй, ийм сургамжтай хичээл болдог. Тэгээд дараа нь ингээд нөгөө нэг багшийнхаа ажил мэрэгжилтч тэр за энийг бачааш яаж зааж байсан бэлээ гэж боддог. Миний хувьд бол тэмчээтэй байгаа байхгүй юу та. Тэгэхээр та өөрийгөө багшийн хувьд хэрхэн ингээд оюутнуудад хэрэгтэй үр өгөөжтэй хичээл заа шавнараа ер нь яаж бэлдээ гэсэн ийм бодолтой зорилготой явдаг вэ?
За яг ер нь бол би сэдв болчаа. За онлын мэдлэг өгөхөөс гадна тэрийг яаж ойлгомжтой хэлбэрээр хүргэхгүй тохирсон жишээ баримт одоо юу вэ тийм ээ? Жишээл одоо сэтгүүлчдийн түгээмэл алдаа гэхтэл бид нар мэддэг тийм ээ. Одоо янз бүрийн аргаар гасчгаар эсвэл хуурах гэдэг ч юм уу. За гэрэл зургаар одоо хуурах гэдэг янз бүрийн аргууд байдаг алдааны. Тэр алдаанаас одоо гарч ирсэн жишээг хэлж бол тийм ээ. Ганц үгүйсгийн алдааны төлөө одоо зарим сонинууд ямар түүхэн одоо хохирол үзэж байсан, ямар үн цэнтэй байсан гэдгийг харуулах үүднээс тийм жишээнүүд барих. За сэтгүүлч одоо ямар зүйлээс болж социалист нийгмийн үед алдаанд орж байв тийм ээ. Энэ нь одоо энэ ардчилсан сэтгүүл зүйн үед тэрийг яаж ярих ёстой юм? Ямар байдлаар ойлгох ёстой юм? Ер нь чөлөө сэтгүүл зүй гэдэг маань эцэс юу юм? Гадны жишээ нь юу байдгийг гэж энэ тэндээс жишээ олж ярих их дуртай л да. Тийм учраас одоо нэг өөр ажил цуглуулж байтал нэг сонирхолтой жишээ олчвол өөний ч оюутнуудаа хэрэгтэй юм байна гэдэг. Тэр жишээнийхээ одоо санал бас л тэр чинь одоо багш хүн болвол хүнд юм хэлхийн тулд тэрийг их мэдэх ялангуяа өөрчлөгдөж байгаа үйл явцыг одоо ойлгох хэрэгтэй. Тэгэл одоо оюутнууд яаж дүгнэдгийг зарим нь бол одоо гайгүй нааштай юм хэлж л байдаг. За ер нь таны хичээлийг ойлгосонгүй гэх хүн бол гайгүй л байдаг л да тий. Гэтэ тийм бас гарч л байх л да. Гарч байгаа багш хүн юм чи тий. За удахгүй ингээд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 30 жилийн ой болно. Тэгэхээр та судлаач багш хүний хувьд Монголын сэтгүүл зүйн түүхэнд энэ хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлыг юу гэж дүгнэдэг вэ? За энд би төдөөгийн үгийг хэлэх дуртай байдаг. Тэгээ төдөөгаа бол нэг удаа хэвлэлийн хүрээлэн дээр ирээд одоо дайны сэтгүүл зүйн багш нар ирсэн байх үед нэг зүйл хэлсэн. За дайны одоо Вант улсын хун тайж 1900-аад оны ихээр Монголд Хөвсгөл аймгийн одоо Эрдэнэ булган буюу Игүүр суманд ирээд тэнд одоо тариалт хийж байсан. Одоо тэнд дайн толгой өтер гэж байдаг те. Тэгэхээр энэ бол одоо газар тариалангийн тариалт. За дараа нь 90-ад оны ихээр одоо 95 6-нд Данида төсөл эхлэхээр монголчуудын одоо оюун санаанд бас тариалт хийж байна гэж. Тэгээ энэ үгийг одоо хэлэх дуртай байдаг юм да. Тэгэхээр эрүүл сэтгүүл зүйн одоо уур амьсгалыг бол хэвлэлийн хүрээлэн Монгол төлөвшүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгсэн юм байгууллага. Тэрийн ч одоо олон түмэн мэдж байгаа. Хөдөөгийн сэтгүүлч ч мэдж байгаа. Маш олон сургалтууд хийсэн. За ингээл одоо олон газраас одоо санхүүжилт таваад олон янзын сургалт хийсэн. Тэрийг бас одоо цохон тэмдэглэж ярих ёстой юм аа. Энэ бол одоо ялангуяа манайхан чинь шар сонинууд гарч байх үед ямар айхтар бичдэг байсан тийм ээ. Тэгээд тэр ёс зүйн талаас тэр бичиж байгаа хүнийх оронд өөрийгөө аваач тавих талаас тийм ээ. Тэр хүнлэг байх талыг бол орхидог. Янз бүрийн нэр хоч өгдөг. Одоо янз бүрээр бичдэг. Нэгээр хэлбэл одоо сэтгүүл зүйн түүхэнд одоо Херст анх Америкийн сэтгүүл зүйд өрсөлдөж байхад одоо Херст нарын тэр өрсөлдөөний үед за Мөрдөгч гэдэг юм уу тэд нар бас сэтгүүл зүйгээр ямар хамаагүй бичиж байсан тэр уламжлал одоо тэр холоос өсрээд манад ороод ирсэн. Тиймэрхүү байдлаар одоо юу ч хамаагүй бичиж болдог тийм байсан. Тэр зүйлийг нэгдүгээр дөнгийн өөрчилсөн. Хоёрдугаарт нь эргээд одоо ард түмнийг бас ямар нэгэн талаар одоо сэтгүүл зүйн мэдлэгтэй болгох тийм ээ. Ард түмэн одоо бас тэрийг ойлгох талаар янз бүрийн сургалтууд бас явж байсан. Нэг үгээр хэлбэл бидний хүлээн авах сонсогчд, уншигчд тийм ээ, үзэгчд бас ямар байх ёстой гэдэг талаар ямар нэгэн байдлаар одоо сэтгүүл гаргаж байлаа тийм ээ. Одоо нийгмийн олон түмэнд хандсан одоо шинжтэй тийм одоо судалгааны ажлууд маш их хийсэн. Нэг ганцхан жишээ дурдъя л да. Жишээл 2000 оны сонгуульдаар бид нар ажилласан судалгаан дээр. За би бол жишээл Аражигийн багт ажилласан. Монголын үндэсний Аражи тэр үед 17 цагийн эфиртэй байсан. 17 цагийн эфир яг сонгуулийн сурталчилгаа эхэлчихэ. 2000 оны сурталчилгаа эхэлчихээр 17 цагийнхаа ер нь баг 15 цагт нь за 16 цагт нь ч юм уу
дан сурталчилгаа явуулаад тэгээд бусад одоо цагт зөвхөн одоо цаг агарын мэдээ одоо юу эсвэл нэг хөгжмийн нэвтрүүлэг за зайлшгүй хэрэгтэй одоо нэг зар сурталчилгаа байдаг юм уу ийм зүйл хэлээл бусд нь бол дандаа сонгуулаар явж. Тэр бүгдийг сонсоод бид нар одоо ингэж одоо тэн дээр чинь хүмүүсийг одоо тэр жишээлбэл айхтар хэлж байгаа юм л да. За энэ бол одоо юу улс төрийн хүчнийг тодорхойлагч гэдэг юм уу эсвэл одоо гарцааг үннийг өгүүлэгч гэдэг юм одоо их сонин байдлаар хүмүүсийг нэр хоч өгч ингэж хүртэл одоо бичиж тэр үед явж ирсэн. Тэгээд Монголын сонгуулийн түүхэнд бол 2000 онд маш олон хүн нэр дэвшиж байсан. Нэр дэвшиж одоо нэгээр хэлбэл нэг тойрогт бараг 10-аад хүн 12 ч хүн энэ дэвшиж байсан тийм тохиолдол. Тэр бүгдийг одоо тэгээд тэр үе чи хэдэн тойрог байсан бэлээ те 70 хэдэн тойрог байсан. Тэгээ үзэхэд бол маш сайн юм гарч ирнэ л те. Сүүлийн жилүүдэд манай сэтгүүлчдийн нэр хүнд их унах болсон, ард түмний дунд их шүүмжил төртөх болсон. Тэгэхээр судлаач Ахмад багшийн хувьд энийг юу гэж харж байгаа вэ? За энэ бол яг нэг талаар тодорхой зүйл. Яг сэтгүүлчд маань одоо сэтгүүл зүй маань өөрөө улс төрийн халаасанд орсон. Улс төрийн халаасанд орсон учраас сэтгүүлч яг мэрэгжлийн дагуу бичих, мэрэгжлийн дагуу шаардлага тавих тийм боломж нь одоо хумигдаад байгаа. Тийм ээ? Хумигдаад байгаа учраас одоо юу байгаа. Одоо бид нэр бас жишээ авдаг л да зориг сангаас одоо дээр үдирээ сургалт хийж байсан. Жишээл одоо Филиппиний сэтгүүлчид Филиппиний эрен сурвалжлах сэтгүүл зүйл төвн Жозеф Эстрадаг яаж огцруулсан бэ гэхээр тийм ээ. Тэд нар бол одоо дандаа гадны байгууллагаас санхүүжил тавиад тийм ээ. Тэгээд одоо тэр ард түмний дунд олон түмний дунд нэр хүлтэй болсон ерөнхийлөгчийг унгахын тулд маш их зөв тактиктэй ажилласан байна. Тийм ээ. Тэгж байж одоо тэр ард түмний нэр хүнд авцсан. Яг л тэр чи жүжигчин байсан. Жүжигчин байхдаа бүр ард түмний дунд дандаа эерэг талын баатар болсоор байгаа. Гайхамшигтай одоо нэр алдар болсон хүн. Тэгээд эхлээд дэд ерөнхийлөгч дараа нь ерөнхийлөгч болоод олон жил одоо ажилласан маш том хүрээлэлтэй нөхрийг одоо дөрвөн одоо тэр Филиппиний эрен сурвалж сэтгүүл зүйн төвийн дөрвөн одоо бүсгүй гол нэвтрүүлэг материал цуглуулж 7 сонин зэрэг бичиж янз бүрийн байдлаар огцруулсан тухай сургалтууд явж байсан. Энэ тухай одоо ард түмэн хүртэл сонсоод өнөөдөр сэтгүүл зүй бол ямар байх ёстой гэдгийг олон түмэн мэддэг болсон. Ганцхан одоо бол бас нэг харамсалтай байгаа зүйл нь одоо энэ нийгмийн сүлжээ их болцохоор сэтгүүл зүйн бүтээл нийгмийн сүлжээний бүтээл хоёрыг ялгаж чадахгүй. Зарим нэг нөхд. Ерөөсөө энэ сэтгүүл зүйн одоо үний юм байл гэж ойлгох гэдэг. Гэтэл сэтгүүлчид зайлшгүй одоо цаанаа редакцтай өөрсдөө ёс зүйтэй үннийг бичгийг хичээж байдаг. Гэтэл хажуугаар нөгөө нийгмийн сүлжээ чинь элдв одоо шууган шуунэс гээд хов дэгдээгээд ард түмний оюун санаар бол бас их одоо харамсалтай сүүдэр унаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас зааглаж өгөх. За энэ бол сэтгүүл зүйн бүтээл юм аа. За энэ нь болохоор нийгмийн сүлжээ юм аа гэдгийг хэлж байгаа. Тийм ээ. Тэгээд нөгөө талаар одоо сэтгүүл зүйд нэг улс төрөөс одоо ингэж ярих. Энэ талын юмыг ч одоо олон газар ярьдаг л да одоо төрийн бас байгууллага Global International-с эхлээл одоо эрүүл сэтгүүл зүйн судалгаа хийдэг байгууллагууд олон газрууд ярьдаг боловч эрүүлж чадахгүй л. Тэгэхээр энэ чиглэлийн талыг барих нөгөө талаараа одоо энэ янз бүрийн сургалтууд ялангуяа улс төр уул уурхагаас ч юм уу сэтгүүл зүйд одоо тэр өөрсдөд нь яг мэрэгжлийн үнэн зөв гаргахад хөрөнгө хайж чаддаг тийм ухамсар байвал тийм ээ. Тэгэх юм бол бас сэтгүүл зүй эрүүл болох. Эрүүлэр бичих. Зөв эрен сурвалжлах одоо судалгаа шинжилгээ гаргах. Одоо жишээлбэл нүүрсний асуудал гэдэг чинь өнөөдөр яриад л байна. За намын даргахаа сонгуулийн үе чи ярьж л байгаа тийм ээ. Гэтэл энэ асуудлыг одоо ямар
яаж тэрийг судлах ёстой, тэр эрхийн сэтгүүлчтэйгөө санхүүжүүлж чаддаг болбол энэ арай өөр жинхэнэ одоо сэтгүүл зүй гэдэг чинь ийм байдаг юм байна. Тийм ээ. Судалгаа гэдэг чинь ийм байдаг юм байна. Эрийн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг нь үнэхээр тэр далд байгаа баримтыг ингэж гаргаж ирдэм байна гэдэг нь бол харагдах зүйс нэмэл гэж бодож байна л дээ. За та сая нөгөө яран дундаад бас ингэж дурдлаа. Сэтгүүл зүүн бүтээл, сошиал бүтээл хоёрыг яаж олон нийт ялгах хэрэгтэй байдаг вэ? Харин тий. Энийг ялгахад бол одоо бас зайлшгүй одоо жишээл сэтгүүл зүүн бүтээл энэ гэдгийг тийм ээ өөрсдөө байнга одоо хэлдэг тунхагладагч байдаг юм уу? Тэр чиглэлээр сэтгүүл зүүн өөрийнхөө мэрэгжлийн онцлогийг бас олон түмэнд янз янзаар ойлгуулах хэрэгтэй, түгээх хэрэгтэй байна. Энэ бол одоо сэтгүүл зүүн баталгаатай үнэн юм юм а гэж. Тэгээд одоо жишээл биднийг ажиллаж явах үед чинь хэдийгээр нэг намын одоо сонин байсан ч гэсэн аймгийн сонин дээр гарсан шүүмжлийн мөрөөр арга хэмжээ авгаад тэр байгуулга юм уу, тэр сангийн аж ахуй юм уу, тэр малчинд юм уу шаардах хугацаа өгдөг. 14 хоногийн дотор одоо та энэ талаар арга хэмжээ аваад хариугаа ирүүлгээд байгууллагад нь өгч, эсвэл сумны эдлийн дарга, намын даргад нь өгчдөг, тийм ээ. Тэгээд хэрвээ нөгөө засрахгүй болбол тэр сонин дээр бичигдсэн давалдал дутагдал өөрчлөгдөхгүй болбол дахин сурвалжилт. Дахин сурвалжлахдаа бүр редакц одоо аймгийн сон чин цөөхөн ш 5 хүнтэй байлаа гэхэд хоёулаач очт юм уу, гуруулаач очт юм уу хүч нэмэгдүүлж очиж эсвэл одоо тэр үед ардын хяналт шалгахороо өтер гэж бас тийм хүмүүстэй бас хамтарч очиж сурвалж дахин нөгөөдхийн одоо тэр улсуудыг бараг тэр ажилдаа тогтох үгүй юу гэдэг хэмжээнд нь хүртэл сурвалжилдаг байсан баг. Тийм маягаар эргэн сурвалжлах хэрэгтэй. Эргэн сурвалжилдаг. Одоо ингээл ард түмэн зарим нэгэн чухал асуудлыг яриад мартагчдаг шүү дээ. Нэг автобус ч гэдэг юм уу, эсвэл одоо нөөцний асуудал ч гэдэг юм уу. Тэгэхээр тэр мартуулгүйгээр тэрийг тойрсон ярилцлага зохиох нөгөө сонин телевиз араажч чинь хүчтэй эргэсдэд тэр асуудлаараа одоо ингээд тогтмол нэг сарда 2 ч байдаг юм уу ингэж нийтлээд ард түмэнд сануулад явбалгүй эднийг чи нэр юм хийж байна гэдэг нь олон түмэн мэднэ. Энэ бол нэр нийгмийн сүлжээг ячаас өөр юм. Нийгмийн сүлжээн дээр чинь магадгүй тэр хэрэгт ямар нэгэн байдлаар сонирхлын ч юм уу ямар нэгэн байдлаар холбоотой улсууд бичүүлээд байгааг ч бид нар мэдэх аргагүй шүү дээ. Тэр чинь янз бүрийн одоо гар хөлөө урттай тэр гар хөлөөрөө дамжуулж бичээд байхыг бас үүсгэр. Ийм л зүйл байгаа юм л та. За ингээд өнөөдрийн дугаарт Хэвлэлийн Үрэлэнгийн сэтгүүл зүүн Ахмад багш, доктор, дэд профессор Долгорын Бачаргал оролцлоо. Танд эрүүлэнх аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөө баярлаа. Баярлалаа. Пресс подкаст. Мэргэжлийн сэтгүүл зүйд газарч мэргэжлийн сэтгүүл зүй юугаараа ялгарх вэ? Мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бүтдэг вэ? Хандлт уу? Мэргэжлийн ёс зүй юу? Хэлбэр үү? Агуулга уу? Мэргэжлийн сэтгүүлчтэй мэргэжлийн сэтгүүл зүйн талаар ярилцъя. Пресс подкаст.